өнөөдөр энэ газар одоо Цэргийн хөгжмийн Политехник коллежийн 4-р курсын оюутнууд одоо мэргэжлийн боловсролын төвийн багш Ахмад одоо Батөрж багшийн хамт бид хүн одоо энэ цаг дээр уулзж байна. За бид хүн ямар учиртай уулзж байна гэвэл баритон хөгжим төв хөгжмүүдийн одоо тайлан тоглолтыг одоо зохион байгуулж байгаа. Тэгээ үүнийхээ талаар одоо манай багш одоо өөрөө танилцуулж хэлэх болно. За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн төргийа. За баритон барил бүрээ хөгжмийн одоо 2024-өөс 2025 онд хичээлийн жил суралцж байна. Одоо 4 суралцагч маань одоо бие даасан тайлан тоглолтоо одоо 2025 оны 5 сарын 9-ний өдөр 16 цагт үндэсний баталгааны сургуулийн соёлын төвд одоо хийхээр одоо төлөвлөсөн одоо бэлтгэлийн үйл ажиллагаа одоо явуулж байна. За энэ шинээр ийм одоо бас зурд тоц гаргасан байна. За өмнө танилцуулган дээр одоо бас англиар ингээд бичсэн байна. Тэгээ энэ юу гэсэн үг байна вэ? Тэ энэ үгнийхээ утга учирыг бас ярьж өгөөч. Энэ ярих уу? За та ярьж өгнө үү? За намайг Цэргийн хөгжмийн Политехник коллежийн 4-р курсын сонсогч Бадрах Баян гэдэг. Энэ cultivation гэдэг нэртэй энэ нэр маань бол үргэлжлэл гэсэн утгатай нэр байгаа. Тэгээд яагаад үргэлжлэл гэж бид нэр өгсөн бэ гэхээр цэргийн хөгжим болон баритон, тубэс хөгжмийн үргэлжлэл шүү гэсэн утгатай тийм үг бодож өгсөн байгаа. Зөв ямар ч гоё юм дээ. Бас ингээд ийм сайхан тоглолт хийж байгаа үнэхээр баяр хүргэе. За бас энэ дээр бас өрлөг ингээд гоё санагдчихлаа л да. Энэ өрлөгн дээр бас ингээд багш нь ингээд бас хүүхдүүдтэй хамт зураг авахсан байна. За тэгээд энэ дотроо бас одоо тоглолтынхаа одоо юу тоглохоо бас энэ дээр бичсэн байна. За энэ дээр нэг юм харагдлаа л да. Энэ ардлт одоо од шиг гялалзаж дуу шиг амьдр орчлон хөгжимд шингээ жарга. Өнөөдөр бол төгсгөл биш хэлэл өөрийн тайстай ирээдүй хүлээж байна гэсэн ийм гоё дөрвөн бүрт байна. Тэгээ энэ дөрвөн бүртийн талаар одоо хэлж өгнө. Хин одоо Батөрж багш маань зохиоч юу? Үнээр хүүхдүүд нь ээлж байгаа зохиоч юу? Энэ талаар хэлж өгсөж. За энэ нь бол болохоор энэ манай багшийн зохиосон шүлэг. Бид нар энэ урилгаа яг хийлгэж ирсэн юм аа. Тэгээд яг болцлоо багшаа ингээд зургийн материалыг харуулж гисэн чинь манай багш болохоор за энэ ингээд жоохон хоос харагдаад байна яваалдаг багш. Бид нар бол хиндэ жоохон муухай юм шүү багшаа яах юм бэ гэж чинь. За зүгээр хийлгээд үзчихээ гэл тэгэл яг хийгээд үзсэн чинь яг уншаад үзсэн чи яг бидний нөгөө яг одоо яг зорилго тэмүүлж байгаа тэр юуны дагуу байсан болохоор тэгээ энэ шүлгийг оруулаад ингээ харсан чинь бүр энэ өөрлөг бүр багшийн бичсэн шүлэгтэй бүр яг адилхан түүцэж аваад тэгээд яг ийм гоё юм өөрлөг гаргасан л та. Зөв. Үнэхээр сайхан урилгууд жий. Ер нь тэгээд ингээд залуучууд нийлээд 5 хүн нийлээд одоо энэ баритон хөгжмийн тайлан тоглолт хийж ийм гэдэг байгаа. Тэгвэл энэ баритон хөгжмийн талаар бас та яриач. Энэ яагаад одоо симфони оркестр байдаггүй. Тэгсэн энэ одоо цэргийн хөгжмийн энэ одоо оркестр байдаг. Энэ одоо хөгжмийн онцлог тий ямар очтой хөгжим вэ? Энэ талаар бас хүмүүст хэлж өгөөч. За баритон гэдэг хөгжим орсоор бол баритон гэж нэрлэнэ л дээ. За монголоор бол барил бүрээ. За Европ одоо Италиар бол Ифониум гэсэн одоо тогтсон нэр томьёотой. За энэ маань одоо Ифониум гэдэг маань өөрөө үгийн утга нь бол одоо гоё сайхан дуутай гэсэн одоо утгыг илэрхийлсэн байдаг. За баритон барил бүрээ хөгжим маань бол үлээвэр найрал хөгжимд цэргийн үлээвэр найрал хөгжимд бол одоо түлхүү ашиглагддаг ийм хөгжмийн хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл симфони найрал хөгжим бол хийл, бэлэнчил, за үндэсний найрал хөгжмийн морин хуур гэсэн одоо энэ хөгжмийн зэнсгүүдийн одоо гүйцэтгэх үүргийг бол цэргийн үлээвэр найрал хөгжимд бол гүйцэтгэдэг. Үлээвэр найрал хөгжимд аялалгууд толгоос гадна одоо контрпункт буюу одоо харалдаа зохиомж одоо их шиглүүлдэг ийм сайхан хөгжмийн хэсэг байгаамаа. За баярлалаа. Тэгээд энэ баритон хөгжмийн одоо энэ тайлан тоглолтыг яг хийх болсон шалтгаан ямар шалтгаантай байсан бэ? Ер нь та бүхэн хоорондоо ярилцаад шийдсэн үү? Эсвэл та зориглоо шийдчихв? Энэ ямар очтой вэ? Энийг ярьж өгөөч. За 2024-өөс 2025 оны хичээлийн жилд одоо суралцж байгаа барил бүрийн одоо 3 суралцагч. За мөн аргил бүрээ буюу төв
ээс хөгжмийн одоо нэг сурвалжлагч одоо над дээр одоо энэ жил одоо төгсөх 4 хүүхэд нэг ангид суралцж байгаа. Тэгээ энэ 4 хүүхэд маань суралцсан хугацаанд олон улс болон за одоо улсын чанартай одоо ливер зөвхөн хөгжмийн одоо уралдаан тэмцээн үнэт бол одоо Гран При 1-р байр, 2-р байр, 3-р байр, тусгай байр гэсэн одоо шагналт байруудыг бол эзэлсэн амжилтууд гаргасан хүмүүс байгаа. Тэгээ хүмүүс маань өөрсдөө бол одоо хоорондоо байна шүү дээ. Яриад ерөнхийдөө бол багшаа тайлд хийвэл яах вэ гэдгийгсэн. Багш нь бол өмнө 18, 19, 20 онууд бол ерөнхийдөө 3 жил дараалал одоо тайлан тоглолтуудаа бол амжилттай зохион байгуулж явуулсан байдаг юм аа. Тэгээ одоо энэ жилийн үед нийтдээ 4 хүүхэд төгсөж байна. Тэгээ 4 хүүхэд маань бие даасан одоо бяцхан тийм сайхан тайлан тоглолтоо аав ээжтэй, за үе тэнгийнхаа найз нөхдөдөө, за мөн одоо ижилхэн одоо энэ цэвэцний баталгааны сургууль суралцж байгаа 4 хүүсийнхаа сонсох зурагчдад одоо өөрсдийнхээ мэдлэг ур чадвараас тийм ээ одоо хуваалцах, за тэгээ одоо утгагүй төгсөх улсын шалгалтандаа одоо бэлтгэх тийм ээ түүнд одоо бэлтгэх гэсэн юм сайхан одоо үйл ажиллагааг одоо хугацсан юм сайхан тайлан тоглолтоо хийж байгаа хөшөөд баяртай байна. Хөгжмийг одоо яагаад сонгох болов оюутнууд одоо энэ сонсогч нараас энэ талаар яриач одоо за насан жаргалын үед одоо төв хөгжмийг яагаад сонгох болов ер нь яагаад төв хөгжмийг одоо сонгоод одоо энийг ингээд тоглож явахад ямар мэдрэмж төрж байна те энэ зүйлүүдэд бас талаар яриач. За намайг анх эс орж байхад хамгийн анх өөр төр оруулж ирсэн багш байна. Батарч яагаад их болсон бэ гэвэл намайг орж байгаа багш маань 22 жил тасарсан хөгжим байгаа. Чи тэрийг сонгох гэдэг. Тэгээ би ямар хөгжим байдгийг бол бас чинь нэг амар том хөгжим ороод ирсэн. Тэгээ тэр үедээ жил за нэг гоё хөгжим биш байх таа гэж үзсэн. Тэгээд энэ эхний нэг 2 жилдээ бол баг болтон ухааны юм уу гэж 3 дахь жилдээ тэр хөгжмийнхаа яг үн цэнийг мэдсэлтэй яг хэрэгтэй хөгжим байна. Би одоо энэ хөгжмөө цаашдаа ингээд сураад явъя гэсэн тийм итгэл үнэлгээр манай багш маань бол оруулж өгсөн байна. Тэгэл одоо энэ хөгжмөд ингээд шанс сураа одоо энэ тайлан тоглолтоо хийх гэж байсан да. Энэ 3 баритоны хувьд одоо за хишиг заяа гэдэг талаар яриач. За намайг бол анхны сургуульд орж байхад бол би шал өөр хөгжимд орох гэж энийг орж ирсэн. Тэгээд яг тэр хөгжимд орохгүй гэхдээ энэ бол ингээд оруулын тавилан дээр юм таараагүй. Тэгээд ингээд ямар хөгжимд орохоо мэдэхгүй ингээд явж ирсэн. Тэр нэг А2 багш байсан. Тэгээд А2 багш Батарч багш өөрөөрөө оруулаад тэгээд өөрөөрөө орсон чинь баах хэрэгтэй амар олон хэрэгтэй тэгээд хөгжмийн амар том хөгжим байсан. Тэгээд яахан мэдгүй тэгээд яаж л юм болоо гэж бас амар эргэлдэл бас ер нь бол ихтэй гэж дурамжхан л байсан. Тэгэл үлээгээл юм одоо хүртэл ингэж явж байна да. Тэгээд нэгээр л одоо талхаа орж идэх гэж явж байна. За скрүүд Миний хувьд бол Бадрах баян тий. Миний хувьд бол энэ сургууль орж ирэхдээ яг хөгжмийн сургууль гэдгийг мэдээгүй. Тэгээ орж ирээд доотлын зэрэг суулгаад тайзан дээр ингээд нэг 90 цэргийн хүмүүс хөгжим бариа гараад ирсэн. Эндээс хөгжмөө сонгож шүү гэж тэгээд. Тэгээ харсыг чи ерөөсөө мэддэг хөгжим байдаг. Мэддэг ганцхан хийл бөмбөр хоёр байсан. Өөр бусдын ерөөс харж байгаагүй гэж. Тэгээ хийлэнд орд юм уу гэдгсэн чи эмхтэй өнөг хөгжим шиг санагдаад яг тэр үедээ. Тэгээ бөмбөрт орё гэхээр нэг л сонирхолтой. Тэгээ ямар хөгжимд орохоо мэдэхгүй суугаад байсан. Тэгсэн чи хүүхдүүд хөгжмөө сонгоод яваад сүүлдээ нэг хитгэн хөгжүүлээ. Тэгсэн чи Батарч огш ирээд миний шүд амыг үзээд уруул үзсэн. Ийшээ зогсгөл. Тэгэхээр ямар хөгжимд орчоо гэж мэдэхгүй. Тэгээд ороод зогсон. Тэгээ маргааш нэрээд ярьсан чи баритон гэдэг хөгжим энэ хөгжимд орчихсон. Тэгээд тэр оройноо YouTube интерес ямар хөгжим байдаг юм бол хөгжмийнхаа нэрийг бичээд тоглож байгаа хүмүүс хараад тэгээд гоё хөгжим байна гэх тэгж хөгжмийн таньж Скрүүд Би энэ сургууль орж ихдээ энэ сургуулийн хөгжмийн сургууль гэж мэддэг байсан. Тэгээ үлээр хөгжим бол нэг сайн мэддэг байгаа. Тэгээ орж ирээд баритон гэдэг хөгжмөөр ахад бодож өгчтэй ороод эхний 2 жил явуулсан хөгжмийн учрыг ойлгохгүй яа. Үлээж нэг ойлгохгүй явсан. Тэгээ сүүл рүүгээ судлаад оркестрийн контр хөгт тийм гой аялгаа явдаг. Тэгэл хөгжмөд илүү дурлал өдөө хүртэл тэгэл. за тэгвэл та бүхэн бас энэ хайртай бас энэ сайхан залуучууд маань тийм ээ бас ингээд өөрсдөө нэгдээд одоо энэ дүүнерт бас энэ ирээдүйн бас үлээвэр хөгжимчтэй зориулж энэ сайхан тоглолт хийж байгаа үнэхээр баяртай байна.
За тэгээд Батууч өгчдөө бас цаашдаа амьдралд нь бас сайхан зүйлийг хүсье тийм ээ. За энэ хүүхдүүдтэй ч гэсэн тайлан тогтоо бас сайн хийгээрэй гэж хүсье тийм ээ. Тэгээд 5 сарын 9-нд 16 цагаас энэ хүүхдүүдийн тэр сайхан тайлан тогтоог бүгдээ хамтдаа үзцгээе. Тэгээд та бүхнийг урьж байна шүү. Баяртай. Баяртай.